Сайн байцгаана уу сурагчдаа. Бид өнөөдрийн сэдвээрээ асуулт хариултын логикийн талаар ярилцах болно. За, асуултыг бид зөв тавихын тулд эхлээд формал логикийг эргэн сэргэн санацгаая. Формал логик бол одоо шинэ мэдлэгийг бүтээн авах тухайн асуудлыг судалдаг юм шинжлэх ухаан байдаг. Тэгэхээр иймд формал логикт бол асуултыг маш чухлаар авч үздэг. Өөрөөр хэлбэл асуултын бүтэц, уялдаа холбоо, төрөл, асуултыг зөв таних явдал маш чухал тавигддаг. Яагаад гэвэл танин мэдхүйд асуулт бол маш онцгой үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн ертөнцийг танин мэдэх үйл явц бүгд асуултаар мөн асуудлын өрнөлөөс эхэлсэн байдаг. За одоо өнөөгийн байдлаар асуултыг хүмүүс бусдынхаа санаа бодлыг сонсох байдлаар мөн одоо хоёрдугаар танин мэдэх зорилгоор мэдээлэл олж авахын тулд асуултыг гол төлөв тавьдаг. За өнөөгийн социологийн судалгаанд сурвалжлага анкет зэрэг нийтийг хамарсан санал асуулга явуулах замаар асуултыг ашигладаг бол одоо шүүхийн болон мөрдөн байцаах ажиллагаанд асуулт бол их маш онцгой үүрэгтэй мэдээллийг олж авдаг. Ийм хэрэгсэл байдаг. За тэгэхээр аливаа асуулт бол хүүхдүүдээ асуух өгүүлбэрээр илэрч гарч байдаг. Гэхдээ энэ нь үнэн худлын утгыг илэрхийлдэггүй. За аливаа асуулт бол цаашдаа биднэрт нэгдүгээрт бол ертөнцийн бодит байдлын талаарх юм анхдагч мэдээллийг агуулдаг. За энэ нь бол асуултын урьдч нөхцөл суурь болж байдаг гэж үзэж болно. За хоёрдугаарт мэдээллийн хангалтгүй байдлыг илэрхийлээд цаашаад энэ мэдлэгийг баяжуулах, гүнзгийрүүлэх шаардлагыг улам агуулж байдгаараа бас онцлогтой байдаг. За жишээлбэл 21-р зууны Олимпийн наадам хаана болсон бэ гэдэг энэ асуултын суурь бол 21-р зууны Олимпийн наадам улс орнуудын нэгэнд болж өнгөрсөн гэдэг ийм мэдээлэл нэг агуулж байна гэсэн үг. Юг асуулт хариулт гэх вэ гэдэг дээр энэ удаад хариулцгаая. Асуулт гэдэг бол анхдагч суурь мэдээллийг агуулсан, нэмэлт мэдээллийг олж авах зорилгоор тавигдсан хариулт шаарддаг логик сэтгэхүйн хэлбэр байдаг. Харин тавигдсан асуултад маань тохируулан анхдагч суурь мэдээлэлээ тодруулсан гүйцээж байгаа боломжийг хариулт гэж авч үздэг байна. За энэ хэсэгт бид асуултын төрлийг авч үзье хүүхдүүдээ. Асуултыг танин мэдэх үүргээр нь хоёр ангилдаг. За нэгдүгээр тодруулах асуулт. Энэ нь анхдагч суурь мэдээллийн илүү үннийг магадлах зорилготой ийм асуултууд байдаг. За жишээлх юм бол Францын иргэн ах дүүс Жак нар 1783 онд агаарын бөмбөлөгт сууж аялсан гэдгээ та энэ талаар мэдэх үү? За мөн одоо улирлын гол туул голд цутгадаг юм уу гэх зэргээр ингэж асууж байгаа асуултууд маань тухайн анхдагч суурь мэдээллийн үннийг магадлах зорилготой ийм асуултууд байна гэж үздэг. За нөгөө талаас хоёрдугаар нэмэлт асуулт. За энэ нь бол анхдагч суурь мэдээллийн шинж харилцааг олоход чиглэгдсэн ийм асуултууд байдаг. За энэ асуултуудын бүтцэд хаана, хизээ, хэн, юу, яагаад гэдэг асуух үгнүүд ордог. За эдгээр асуух үгнүүд нь нэмэлт мэдээллийн агуулгыг илүү тодорхойлж өгдөг байна. За тухайлх юм бол яагаад гэдэг асуух өгүүлбэр нь асуух үг нь мэдлэгийн үнэлгээг нэмж тодруулахыг шаарддаг гэдгээр онцлогтой байна. За энэ хэсгээрээ хүүхдүүдээ асуулт тавихдаа дараах зарчмуудыг баримтлаарай. Нэгдүгээрт тухайн асуулт маань зөрчилгүй, илүү оновчтой зөв байхад анхаараарай. Хоёрдугаарт хариултын альтернатив хувилбар байх боломжийг бүрдүүлж байх шаардлагатай. Гуравдугаарт асуулт маань өөрөө товч бөгөөд тодорхой томьёологдсон байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт аль болох энгийн хэд хэдэн асуулт болгон задаргах боломжгүй байвал зохистой байдаг байна. Асуулт ямар үүрэгтэй талаар ярилццгаая хүүхдүүдээ. Тэгэхээр аливаа эргэцүүлэлд үл дуудсан, ямар ч эргэлзэх зүйлгүй шууд хариулах боломжтой асуултууд байдаг бол эсвэргээрээ маш хэрэгэлзээнд оруулсан, хүнийг тодорхойгүй байдал руу илүү оруулж тодруулах, эрэл хайгуул хийхэд чиглүүлдэг. За ийм жим болж байдаг асуултууд байдаг байна. За ингээд эндээс аваад үзэх юм бол асуулт маань өөрөө хүнийг эрэл хайгуул хийхэд хөтэлдэг. За ийм
үүрэгтэй байдаг бахнэ. За тэгвэл асуулт бол танин мэдхүн одоо ийм арга хэрэгсэл болдгийнхаа хувьд асуух өгүүлбэр бүхэн асуулт бас биш байдаг. Жишээлбэл та цай уух уу? Та жаахан хүлээхгүй юу зэрэг асуух өгүүлбэрүүд маань асуулт биш ээ. За юу асуулт болдог вэ гэхээр илүү суур мэдээлэл тулгуурлан хүнийг мэдхгүйгээс мэдлэгт хүрэхэд чиглүүлсэн байдгаараа асуултын гол шинж оршиж байдаг бахнэ. За ингээд хичээлээ давтаад даалгавруудыг ажиллаарай. Охтуудаа амжилт хүсье.